Өнөөдөр яг хүний хинээлттэй сонсгол болж байна. Энэ өнөөдөр яг л одоо дэлхийн нийтээр яг өөрийнхөө зөрчигдсэн эрхийн талаар бас бүгд байгаа илэрхийлдэг шүү дээ. Таны хувьд бас өнөөдөр яг Монгол улсад яг хүний эрхийг дээдлсэн улс гэж чадж байна. Мэдээж хэрэг үгүй. Монгол улс бол байнга ухарсаар байна. Тэгээ байдал улам дордох тийшээ хандж байгаа учраас санаа зовоод ирлээ. 24 жилийн өмнө арчилсан хувьслыг энд Монголд илүүсэн ах нар маань, тэгч нар маань энд ямар амар хүчтэй хилжсэн бэ гэдгийг яг биеэрээ мэдэрч байна. Тэгээ яг хүний эрх гэдэг тэгэхээр хүмүүсд гомдол хийх бухимдах гэж ойлгох юм шиг байна. Уг нь хүний эрх гэдэг өдөр тутамд байнга одоо юу гэдэг хараа хяналттай тий тийч хандах ёстой зүйл гэж би бодож байна. Одоо жишээ нь бүх нийтийн сонгуулийн эрх гэдэг эрх байна тийм үү? Бүгдээрээ сонгуулийн эрх өгөх хэрэгтэй. Тэр бол зүгээр 4 жил нэг удаа очиод тэр үйл ажиллагаанд оролцох зүйл биш байхгүй юу? Тэр бол өдөр тутам одоо миний ширээн дээр ямар хоол хүнс байх вэ? Би ямар дээвэр доор амьдрах вэ? Би ямар мэдээллийн орчинд байх вэ те? Би энэ Монгол улсад одоо А гэдэг цэгээс Б гэдэг цэг рүү яаж те хөдлөх хэрэгтэй вэ? Боломжтой вэ? Тийм үү? Ямар машин унах вэ те? Ямар үнээр бензин шатхуунаа авах вэ? Гэх мэтийн өдөр тутмын байнгын амьдралтай холбоотой тийм зүйл. 19-р зуунд одоо язгууртнууд бүх нийтийн сонгуулийн эрхийг нэвтрүүлэхийн үед Стивенс гэдэг хүн яг хэлж ирсэн. Ширээн дээр ямар халбах сэрээ явах вэ? Тавган дээр ямар талах гэслэг байх вэ? Ямар малгай өмсөх вэ? Ямар дээвэр дор амьдрах вэ гэдэгтэй сонгуулийн эрх шууд холбоотой гэдэг. Энийг бид нар ухамсарлах хэрэгтэй юм шиг бодож байна. Тэг хүний эрх гэхээр одоо бухимдаж тий гомдлох биш. Тэрний утгыг нь илүү одоо тэр хүн өөрийн тий утгыг нь сайн ойлгох. Тэгээд тэр утгыг нь ойлгосноор нийгэмд тэр диалог харилцан яриа үүсгэх хэрэгтэй. Биднийг төлөөлж энэ ордонд сууж байгаа хүмүүсүүд энэ улсын иргэдийн тэр хүний эрхийг нь хэрхэн яаж хангах вэ? Энийний төлөө би яаж үйлчлэх ёстой вэ гэдэг тийм бодолтой байх ёстой л гэж байна. Тэгээд дараа нь яригдж байгаа зүйл юм гэхээр энэс уурлаж бухимдах зүйл бол биш. Өдөр тутамд ярьдаг, цэгэндэг, сайжруулдаг, сайн одоо good idea оруулдаг тийм баяжуулдаг тийм зүйл гэж байна. Тэгээд хэрвээ нийгэм маань энэ чиглэл рүү ухамсарлаж явдаг, хөгждөг болох юм бол арай дээр багтаал гэж бодож байна. Бидний хүчтэй үйлдвэр мөрдөгдөж байгаа.